За сайн сонос өгчтэй өдрийн төргөө. За бид дэлхийд өрх шалгалтын 2015 оны аав хэлбэрийн бодолтой хийж байгаа. Ингээд өргөлжил. За 23 дугаар бодлого. АБ хотоос нэгэн зэрэг хөлтсөн гарсан хоёр машин 4 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 80 км байв. За хэрв бүх замыг нэгэн цагт 16 цагт нөгөө 8 цагт дуулдаг бол хоёр машины хурдны нийлбэр болоо гэсэн бодлого. За энэ бол зөрж өнгөрөөгүй гэдэг нь бол наадлахын чухал. За тэгэхээр ер нь альва үйлдвэртэй бодлого бодоход зураг хийх бол чухал байдаг. А Б хот тэдгээр хоорондох зайг зураасаар хэмжилж байна. За тэдгээр хоорондын зайг бол S гэж. За тэгэхээр нэгдүгээр машин 16 цагт энэ замыг туулж. За энэ замын замыг гэж. Замыг бол бид нэр хурдыг буцаагаар өргөжүүлж байна. За тэгэхээр эндээс хурдыг нь олгох гэвэл замын хугацаанд орж ирсэн. Тэгэхээр эхний машин 16 цагт ийм S зам явдаг бол түүний хурд нь мэдээж S-ийг хуваах нь 16 байна. Нэгдүгээр машины хурд нь бол юм гэсэн. За хоёр дахь машин 8 цагт энэ S зам туулдаг бол түүний хурд нь S-ийг хуваах нь байна. За мэдээж нэг тогтмол хурдтай гэж ойлгоод бодно. За нэг цаг өнгөрсний дараа хоёр машин хоёр хотоос ингээд өдөөдөөс урталцаад явж байгаа. Тэгэхээр нэг цаг өнгөрсний дараа энэ хоёр хотын хоорондох зайг ийм одоо километрээр болохоор оноо гэсэн үг. Тэгэхээр 4 цаг өнгөрсний дараа эхний машин одоо жишээлбэл энд хоёр дахь машин одоо энд ирлээ гэж бод. Тэгэхэд энэ туулсан энэ зам бол ямар байх вэ гэхээр энэ нэг цаг туулж байгаа замыг мэдээж 4-өөр үржин гэсэн. 4 цагт бол ийм замтай болно гэсэн. За тэгэхээр 4 цагт одоо энэ туулсан зам бол илэрхийллээ нэвчсэн. За ингэхэд энэ хоёрын хооронд бол 80 км үлдэнэ гэсэн. За тэгэхээр бид яаж хэвчлэл болох вэ гэхээр одоо нийт замаас бол одоо энэ нийт S-ээс энэ туулсан зам хасчих. Нийт замаас. Тэгэхэд энэ бол 80 таа. 80 км байна тийм ээ. За одоо энэ тэгшлэлийг бодоод S олчихно гэсэн. S олчихно. За ингээд ижил өгөөд нэмээд S-ээ хэрэг бодоод болох юм бол S тэнцүү 320 км гэж байна. За энийг таахан үзээрэй хийж үзье. За бидний зорилго бол хурдны нийлбэр болох гэсэн. За шууд бол угаасаа хурдыг олоод бодож болох. За одоо бид бол хоорондох зайг болчлоо. Тэгэхээр нэгдүгээр машины хурд бол S-ийг хуваах нь 16. Тэгэхээр нэгдүгээр машины хурд юу байх вэ гэхээр S олцсон юм чинь 320-ыг 16 туулах гэсэн. 320-ыг 16 туулахаар 20. Нэгдүгээр машины хурд 20. За хоёр дахь машины хурд 320-ыг 8 туу. Тэгэхээр 40 гэсэн үг. Тийм ээ. За тэгэхээр энэ машины хурдны нийлбэр бол 69 байна. За энэ таахан ажилласан бодлого үйлдвэрт энэ 16 цагт энэ түнээс одоо 2 дахин бага цагт болж шүү. Тэгэхээр хурд нь 2 дахин их байх хэрэгтэй. Тэгэхээр бидний энд бол зөв бодсон үгээр хэлдэг энд бас ажиллаж гарч иж болно гэсэн. За дараагийн бодлого руу байна. За цилиндрийн арай бас 5 см ба түүний өндөр 8 см байсан гэж. За тэгвэл түүний квадрат тогтвол тэнхлэхээс ямар зайд байх вэ гэж. За цилиндр гэдэг бол мэдээж тургуун бит. За цилиндрийг ингээд зурчих. За цилиндрийн өндөр нь 8 см гэж. За энэ 8. За миний арайдс нь 5 гэж. Энэ арайдс 5. За тэгэхээр за би цилиндрийн төвийг бол ингэж зурчих.
За квадрат огтлуулах гэж юу гэж байгаа юм бэ? Одоо энийг ингээд огтлоход огтлогдсон одоо хэсэг бол хүрээ бол тэгшин цэцлэгтэй. За яг одоо энэ цилиндрийн төвийг ингээд дайруулад огтлох юм бол энэ альбсан тав учраас ингээд тэр тэгшин цэцлийн маань одоо энэ урт нь 10 см гэсэн. За өндөр нь 8. 8 10-та энэ тэгшин цэц гарч ирнэ гэсэн. Өөрөөр цилиндр яг одоо төвийг ингээд дайруулад зүсчих юм бол зүсчээд одоо ингээд эргүүлээ авах юм бол 8-10 байцаатай одоо тэгшин цэц үүснэ гэсэн. Яг бид нэр тэр зүсэлтийг төвөөс ингээд холтгох тусам яах вэ? Энэ байгаа тэгшин цэцийн маань өргөн нь бол одоо ингээд урт нь багасаад байна гэсэн. За ингээд багасж жагаад хэд болох вэ? 8 болж иж өндөр бол өөрчлөлт хүрээд 8 болж иж ийм квадрат хэлбэртэй. За тэгэхээр баримж байгаа одоо тэгэхээр бид нар бол ойлгочихлоо. За энэ хавцаа гэдэг ингээд. За ингээд. За квадрат тогтолт нь бол ийм гэж. Тийм ээ. За бидний олох зүйл бол одоо энэ төвөөс одоо энэ огтлох хүртэл энэ хоорондох зайг л ер нь бол олох гэж байгаа гэсэн. За тэгэхээр яг энэ сүүрийн хэсгийг бол энд нэмэлтээр болчихсон. За тэгэхээр хайц нь бол 5 гэж мэдчихэж байгаа. За энэ зүсэлт бол одоо яг ингэ зүсчээд дээрээс нь багтуулна энэ чаар. За тэгээд арайд 5 учраас одоо энэ 5 энэ бас 5-аа гэсэн. Тийм ээ. За энэ бол нэг зүсэх хийсэн хэсэг юм. За бид нар одоо эндээс энэ хоорондох зайг л олох гэдэг байна. Тэгэхээр энэний урт энэ урт өөрөөр энэ урт хэд байх ёстой вэ гэхээр 8 байж ээж энэ бол квадрат тогтолт. Тэгэхээр энэ бол нийтдээ 8 гэсэн. За тэгээд энэ тойргийн төвөөс энд одоо ингэж хөвчин дундчид ингээд татвал энэ бол перпендикуляр нэг хоёрын зэгсэлт байна. За ингээд 4 4 байна гэсэн. Одоо нэг 8 урттай энэ 8 урттай хэрчмийг маань ингээд 4 4 байна. За тэгвэл одоо энэ хэд вэ гэсэн үг болж байгаа. Энэ ордох зай. Энэ ордох зай хэд вэ гэсэн. За мэдээж Пифагорын теорем энэ бол 4 x тийм 90 цайд гэж. Пифагорын теорем бичвэл энэ x гэж юм. X квадрат тэнцүү нууцын квадратаас хасах нөгөө квадратын квадрат хасна гэсэн. За энэ дээр бодохоор 9 гарна. Тэгэхээр x тэнцүү 3 гэсэн. За эндээс бол мэдээж x тэнцүү яг энэ тэгштгэл бол x тэнцүү хас 3 x тэнцүү 3 гэсэн. Хоёрыг боловч энэ урт учраас бид нэр e-г нь авчих гэсэн. За дараагийн бодлого. За намайг. За e-г тэнцүү x кубаас хасах нь 3x-ийн квадрат хасах нь 9-ээс нэмэх нь 12. За энэ функцийн буурах завсрыг олчихно. За энэ бол одоо x-ээс авах юм. За функцийн буурах завсрыг бол уламжлал ашиглаж тогтоож болдог. Тэгэхээр бид бол буурах завсар нь бол уламжлал нь тгээс бага баг. Уламжлал нь тгээс бага байдаг. Одоо ийм мууч дээр бол энэ функцод буурдаг. Тийм ээ. Уламжлал нь тгээс их одоо мууч дээр бол функц өсдөг. За тийм учраас бид нар одоо энийг ашиглана. Тэгэхээр энэ уламжлалыг олох шаардлагатай. За функцийн уламжлалыг олоход 3x квадрат хассан 6x хассан 9 болж тийм ээ. За энэ тгээс бага x-ийг олох гэсэн. За тэгэхээр өөрчлөлийн 3 хуваахад үл 2x хассан 3 тгээс бол. За ийм юм болчихсон. За энийг үржигдүүн зарлажээ. Үржигдүүн зарлахад x-ээс хасах нь 3 x дээр нэмэх нь 1 тгээс
ийм гэж. За энэ одоо тоон шугам дээр биччих юм бол эрс багын тэмдэг байгаа учраас гэрэлтдэг цэг. Энэний хоёр язгуур нь хасах 1, 3 гэсэн хоёр язгууртай. За тэгээд багчны процент нь эрэг тэмдэгтэй учраас баруун талаас нь ихлээр нэг хасах тэмдэг төсөөлжтэй биччихнэ. За тэгээс бага завсрыг олох гэж байгаа учраас хасах тэмдэгтэй мунж авна. Өөрөөр хэлбэл x нь хасах 1-ээс 3-ийн хооронд байхад энэ тэнцэтгэл шүүн гэсэн үг. Уламжлалт нь тэгээс бага байх гэсэн үг. Уламжлалт нь тэгээс бага байх завсар дээр пункт буурна. За тэгэхээр бидний олох ёстой энэ пункт буурах завсар бол хасах 1-ээс 3 байх нэ. За